AI-ыг яаж ашиглах вэ гинэ? Системтэй, хариултанд системтэй. Гэхдээ ер нь ямар ч юм системтэй байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр миний AI агентууд яаж ажилладаг вэ гэхээр багаар ажилладаг юм аа. Надад 4 AI агент байгаа. За тэгэхээр энд байгаа жижиг найз маань бол 2 терагийн стоrageтэй дээр 32 GB-ийн RAM-тай дээр Ubuntu install хийсэн. Ажиллагааны хувьд бол супер. За тэгэхээр миний файл систем дотор Agents Knowledge Base болон Cyborg Tech Agents нэртэй 2 юм үндсэн файл байгаа. За энэ хоёр бол нийтдээ миний 4 AI агентыг одоо агуулж байгаа гэсэн үг. Knowledge Base бол ерөнхий мэдлэгийн сангийг бүрдүүлж байгаа. За Cyborg Agents, Tech Agents бол агентуудын ерөнхий бодох хэм маягийг тодорхойлж өгдөг гэсэн үг. За тэгэхээр яаж ажилдгийг би тайлбарлая л да. AI буюу Artificial Intelligent алгоритмыг бичсэн тэр тухайн одоо компани байгаа. За LLC гэж бичиж. Тэгэхээр энэ компани маань бол өөр ингэсэн сервертэй, тухайн сервер дотор бол тэр тооцоолох одоо процесс өрнөдөг байгаа. За тэгэхээр тэр сервер дээр тооцоолж буй чадамжаагаа биднэрт API-аар дамжуулан санал болгодог байна. Юм сонирхолж санал болгодог байна. За тэгэхээр тэр API-г болвол тэ ер нь raw power гэж биччихээ. Энэ бол бидний ашиглаж буй AI моделийн одоо баг цахилгаан нь гэж хэлж болно л доо. За баг IQ нь гэж хэлж болох юм те. IQ гэдэг тэмдэглэж байна. За энэ raw power-ыг бид нэр ашиглаад дээр нь нэмж өөрсдийн кодыг бичиж өгдөг байна. Өөрсдийн код. За одоо жишээлбэл над дээр байгаа модулууд бол JavaScript, Node.js гэх мэтлэн хэлүүдийг ашиглан бичигдсэн байгаа. За өөрсдийн кодыг нэмж өгдөг байна. За жишээ татвал энэ raw power бол ер нь бол цөмнө гэж хэлж болно. Тэ? Цөмнө. Тэгэхээр за би камера бол гоё байрлуулж харуулж чаддаг байна. За энэ цөм дээр нь давхарлаад одоо өөрсдийн кодыг бичиж өгдөг байна. Энэ өөрсдийн код гэдэг маань бол тухайн тэрсэг бодох чадварыг ашиглан хэрхэн бодох арга барилыг тодорхойлж өгдөг гэсэн үг. Тэгээ хэрхэн бодох биш хэрхэн ажиллах. За хэрхэн ажиллахаас гадна бол юу байгаа вэ гэхээр дүрм за тухайн модулийн бол урт хугацааны мэдлийн сан одоо бүрэлддэг гэсэн үг. Тэгэхээр одоо харилцан яриа болгон дээр тухайн модуль маань өмнөх одоо ярилцаж хэлэлцсэн асуудал те нууцаа хуваалцсан одоо миний нууцыг бол иргэн санаж намайг эвгүй байдалд оруулах магадлалтай гэсэн. Одоо зөвшөөрлүүд гэх мэтчлэн олон зүйлсийг хадгалдаг байна. За код нь бол нэг иймэрхүү юм байдаг. Тэг амар удахтай ярилцсан юм байдаг. За харин сонирхолтой хэсэг нь бол мэдээж web UI байгаа. Кодыг харуулдаг UI-г бурхан ивэг. Төхөөрөмжүүд дээр web UI энэ буруу юм харуулж байна. За энэ дотоод сүлцээгээр бол бүх төхөөрөмжүүд утас компьютер, ноутбукийг бүгдээрээ нэвтрэх боломжтой энэ вебсайт болвол AI агентуудтайгаа харьцах боломжийг олгодог гэсэн үг. За мэдээж чат байдлаар харьцсан. Энд hi гэд бичихэд бол манай author маань бол hi гэд хариулсан байна. За энд агентаас солиод үзье документэр. За агент маань юу гэж хариулахыг бүгдээрээ харцгаая. Чиний рол юу вэ гэд асуугаад үзье. Хариулт нь бол энэ дөрвөлжин хаалтан дотор документэр буюу бичиг хэрэг хөтлөгч нэртэйгээр ирсэн байгааг та бүхэн харж байгаа. За харин дотоод орчноос гараад буюу одоо гэрээсээ гараад яаж агентуудтайгаа харьцдаг вэ гэхээр би Telegram-ыг хишээлдэг. Telegram-ын ботыг ашиглаад нэгсэндээ Telegram-ын чатаар агентуудтайгаа харьцаж зааварчилгаа өгдөг гэсэн. Одоо агентууд маань бол одоо гэрийн PC-н дээр төрөний харуулдаг PC-н дээр маань байрлсан байгаа. Харин би бол гадуур явж байхдаа Telegram-наас өөрийнхөө 4 бот руу зааварчилгаа өгөө тодорхой ажлуудыг гүйцэтгүүлээд орхичдаг гэсэн. Тэгээ би гадуурх ажлуудаа амжуулаад ингэж явж байна. Харин гэрт ажил маань өөрөө амжиж байна гэсэн үг байна.